Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ нэгэн хачиргалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Марсела Ботелло нь 23 настай аав ээж хоёр болон эрэгтэй дүүгийнхаа хамтаар Вашингтон мужид амьдран суудаг. За 2020 оны 10 дугаар сарын 2-нд Марсела Раул Ортиз гэх нэгэн найз дээрээ зочилж очихоор Texas мужийн Даллас хот руу ниссэн байдаг. Раулийн хувьд тэрээр Марселагийн зүгээр ч нэг энгийн найз нь бол байгаагүй. Тэд өмнө нь үерхдэг, хосуудын харилцаатай байжгаад салцгаасан бөгөөд салах үедээ найзууд хэвээр үлдэхээр шийдсэн тул хаяа ингэж нэг нэгэн дээрээ зочилж очдог. Марсела Раул дээр ирснээс хойш 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 4-нд тэд хамтдаа гадуур гарч согтууруулахундаа ихээр хэрэглэж хин нь нэлээд согтцоосон. За тэр тусмаа Раул Марселагаас илүү ихээр согтсон байсан тул тэд хамтдаа такси барин Раулын гэрт буцаж ирэх үед Раул түлхүүрээ алга болгочихсон гэдгээ мэдсэн. Ингээд Марсела яаж доткож Раулын гэрлөө орохоо мэдэхгүй цаашлаад Раул бөөлжүүд бүр тагтан дээрээ тасраад унчихсан. Раулын гэр нь нэг давхурд байдаг. Гэхдээ цонхныхоо урд тагт шиг тийм нэг жижигхэн зүйлтэй тул Раулыг тэнд нь унтуулчихад Марселе өөрөө ганцаараа цааш үргэлжлүүлэхээр такси дуудан Deep Ellum гэх баарнд ирсэн. За ингээд маргааш өглөө нь болж Раул ч унтж байгаад сэрсэн бөгөөд Раулыг сэрхэд Марсела буцаж гэртээ ирээгүй л байсан. Эхэндээ Раул нэг их санаа зовоогүй Марселаг удалгүй буцаад ирэх байлгүй дээ гэжсэн боловч Марсела утсандаа огт хариулахгүй байсан тул Раул багаар санаа зовж эхэлсэн. Учир нь Марсела хизээч утсандаа огт хариулахгүй ор сураггүй алга болдоггүй. Үргэлж эргэн тойрныхон хүмүүсийн дуудлаганд хариулж хаана юу хийж явж байгаагаа тодорхой тэдэнд мэдэгддэг. Үүгээрч зогсохгүй тухайн өдрийн үдээс хойш буюу 10 дугаар сарын 5-нд Марсела гэрлүүгөө явах гээд онгоцны билетээ авчихсан байсан боловч Раулын гэрт буцаж ирээгүй, онгоцсондоо ч суугаагүй. Ингээд Раул Марселагийн эцэг эхтэй нь холбогдсон юу болсон талаар бүгдийг нь тайлбарлсан ба Марселагийн аав ээж хоёр нь охиноо хизээч ингээд ор сураггүй алга болохгүй гэдгийг нь мэдчихсэн тул охинд нь ямар нэгэн зүйл болсон байхаас зайлахгүй хэмээн сандралдаж эхэлсэн. Ингээд Марселагийн аав ээж хоёртой уцаар ярьсныхаа дараа Раул Далласын цагдаагийн газар руу залхан Марселаг ор сураггүй алга болсон талаар мэдээлэлж найзыг нь олоход туслахыг цагдаагийн ажилтнуудаас хүссэн. За Раулаас дуудлага хүлээж авсныхаа дараа мөрдөгчөд хамгийн эхлээд 10 дугаар сарын 4-ний орой Марсела хаагуур явсан гэдгийг нь тогтоож дараа нь эргэн тойронд нь байх хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж эхэлсэн. Гэтэл нэгэн хяналтын камерын бичлэгэн дээр Марсела шөнийн 1 цаг 15 минутын үед Старт гэх нэгэн баарны ойролцоо нэгэн үл таних залуугийн хамтаар зогсож байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Тухайн өдөр Марсела өөрийн сошиал хаяг дээр Чернелийн агаан өнгийн палаж өмсчихсэн байгаа зураг нийтэлсэн байсан. Тэгвэл хяналтын камерын бичлэгэн дээр яг тэрхүү палажтайгаа явж байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж үзснийхаа дараа мөрдөгчөд Марселагийн утасных нь орсон гарсан бүх дуудлагуудыг мөн шалгаж үзсэн. Гэтэл Марсела алга болсон өдрийнхөө үүрийн 4 цагт хамгийн сүүлд нэг найз руугаа залгсан боловч найз нь утсаа аваагүй. Үүнээс хойш Марселагийн утас нь унтран дахин ямар ч хүнтэй холбогдоогүй байсан. За үүний дараа мөрдөгчөд Марселатай хамт баарны ойролцоо явж исэн залууг хэн гэдгийг нь олж тогтоохоор ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү залуу нь 30 настай Чарлз Белтрон гэх залуу болох нь тогтоогдсон. За Чарлз гэх энэхүү залуу нь олон эмэгтэйчүүдтэй нэр холбогддог. Нэлийн эмэгтэйчүүдийн дунд явж асуудал үүсгдэг гэдгээр алдартай нэгэн болж таарсан. Чарлзын хувьд тэрээр оройн цагаар нэгэн баарнд хамгаалагч хийдэг, цаашлаад алдар нэртэй рэпер болж амжилтанд хүрэх нь түүний амьдралаас хүсдэг ганц зүйл нь. За мөрдөгчд Чарлзын өнгөрсөн амьдралыг судлаад үзэхэд тэрээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж шоронд хоригдчихсэн гэдг нь тогтоогдсон. 2007 онд Чарлз дээрэм хийж бусдын биед гэмтэл учруулсан хэрэгээр 10 жил хоригдохлаар шийтгүүлсэн байсан боловч ердөө 4 сар хоригдоод суллагчсан байлээ. Яг яагаад ийм бага хугацаанд хоригдоод хугацаанаас өмнө суллагдсан гэдэг нь тодорхойгүй. Цаашлаад 2013 онд Чарлз мөн л зөвшөөрлгүй галт зэвсэг биедээ авч явсан гэх хэрэгээр 3 жил 10 сарын хугацаанд хорих газарт хоригдож байгаад гарч ирсэн байсан бол үүнийхээ дараа 2018 онд хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн эргээр 6 сарын турш хоригдож байгаад суллагдсан байдаг.
За хяналтын камерын бичлэгэн дээр хамгийн сүүлд Марселатай хамт байсан тэрхүү эрэгтэй бол Чарльз Белтран гэдгийг олж мэдсэн даруйда мөрдөгчөд Чарльзаас мэдүүлэг авахаар түүнийг хайж эхэлсэн. Гэвч Чарльз яг л усан тайсан чулуу шиг алга болчихсон байсан. Мөрдөгчөд Чарльзын эргэн тойрных нь найз нөхөд гэр бүлийнхнээс нь түүнийг асууж сургалсан боловч түүнтэй 10 дугаар сарын 4-өөс хойш буюу Марселаг алга болсноос хойш холбоо барьсан нэг ч хүн гарч ирээгүй. Ингээд мөрдөгчөд Чарльзыг эрен сурвалжилж хаа сайгүй эрен хайж исэн боловч Марселач тэр, Чарльзч тэр хинхэн нь ямар ч ор сураггүй алга болсноор 5 сарын хугацаа өнгөрсөн. Ингээд Марсела ор сураггүй алга болсноос хойш 5 сар гарангийн дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 24-нд East Belt Line гэх замын ойролцоо байх ой мод ихтэй газраас нэгэн цогцос олдсон талаар цагдаагийн газарт дуудлага ирдэг. Тэрхүү ой модон дундаас олдсон цогцыг харахад нас бараад маш удаан хугацаа өнгөрчихсөн. Бараг л арьс мах гээд байхаар зүйлс үлдээгүй байсан тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээний эмчнэр цогцыг хэнийх болохыг нь олж тогтоохоор хэд хоног шинжилгээ хийсний эцэст энэхүү цогц нь 23 настай Марсела Ботеллогийн цогц гэдэг нь тогтоогдсон байдаг. За ингээд мэдээж ор сураггүй алга болсон Марселаг хайж исэн мөрдлөгийн үйл ажиллагаа тэр дороо хүн амны гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа болж солигдсон. Тухайн үед Чарльз яг хаана юу хийж яваа гэдг нь мөн л тодорхойгүй байсан тул мөрдөгчөд Марселаг ор сураггүй алга болох үеэр Чарльз яг ямар хүмүүстэй утсаар ярьж холбоо тогтоосныг нь шалгаж үзсэн. Гэтэл Марселаг алга болох үеэр Чарльзтай хэд хэдэн удаа холбоо барьсан хүн нь 57 настай Лиза Жой гэх эмэгтэй байсан. За Лиза гэх энэхүү эмэгтэй Чарльзтай яг ямар холбоотой хүн юм бэ гэхээр Лизагийн хүүн Чарльзын ажилдаг баарнд менежерээр ажилладаг. Нэгэн удаа Лиза хүүтэйгээ уулзах гэж ажил дээр нь очиод Чарльзтай танилцсан дугаарыг нь авсан байдаг. Ингээд Лиза Чарльзыг болцоонд урьж тэд хэд хэдэн удаа үнэтэй ресторанд оройн хоол идцгээсэн. Чарльз оройн цагаар баарнд хамгаалагч хийдэг тул тийм ч их мөнгө бол олдоггүй. Харин Лизагийн хувьд Чарльзаас 27 насаар ихч нэлээд хөрөнгө чинээтэй ийм эмэгтэй. Лиза Чарльз хоёр танилцаж хамтдаа хэд хэдэн удаа оройн хоол идснээр удалгүй харилцаа нь улмал гүнзгээрч Лиза Чарльзд машин авч өгөн байрныхын түрээсийг төлж үнэтэй бэлэгнүүд ар араас нь өгөх болсон. Үүгээр зогсохгүй Лиза Чарльзыг дуугаа хийхтэн зориулж дууны студио хүртэл түрээсэлж өгсөн байдаг. За гэтэл яг энэ үеэр Лизагийн эртний найз Нина Мирано гэх эмэгтэйн нөхөр нь нас барснаар Лиза найз Нинадаа хань болж сэтгэл санаагийн дэмжих нэрийдлэр Лиза Нина хоёр байнга хамтдаа цагийг өнгөрөх болсон ба хамгийн хачирхалтай нь тэд удалгүй нэг нэгэндээ татагдан болцож эхэлсэн. Үүгээр зогсохгүй Лиза Нина хоёр бүр удалгүй хурмаа хийсэн байдаг. За Лиза Нина хоёрыг хурмаа хийх үед Лиза, Нина, Чарльз гурав хамтдаа сууж агаад нэг зүйл дээр тохиролцсон бөгөөд тэр нь Лиза, Нина хоёр Чарльзтай холбоогоо таслахгүйгээр гуруулаа хамтдаа хосуучиг амьдарцгаах тохиролцоо байсан. Тэгэхээр Лиза, Нина хоёр хоорондоо гэрлээд харин Чарльзын хувьд Лиза, Нина хоёртой хоёулантай нь хосуучиг харилцаатай байх болсон бөгөөд тэр удаа Лиза, Нина, Чарльз гурав Лизагийн гэрт хамтдаа амьдарцгаах болсон байдаг. За өмнө нь хэлсэнчлэн Марселаг ор сураггүй алга болсны дараа мөрдөгчөд Чарльзын эргэн тойрных нь хүмүүстэй уулзаж Чарльзтай холбоо барьсан эсхийг нь асууж мэдүүлэг авч ирсэн. Тэгвэл яг энэ үед мөрдөгчөд Лизатай ч мөн уулзсан ба Лиза мөрдөгчдөд Чарльзтай холбоо бариагүй удаж байгаа талаараа хэлсэн байдаг. Гэтэл мөрдлөгийн үеэр мөрдөгчөд Марсела Чарльз хоёрын утасных нь байршлыг шалгаж үзэх үед 2020 оны 10 дугаар сарын 5-ны өглөөний 8 цагт Марсела Чарльз хоёр за цаашлаад Лиза Нина хоёр гээд бүгдээрээ Лизагийн гэрт хамтдаа байцгааж исэн гэдэг нь бүгдээрнгийнх нь утасны байршлаас тодорхой болсон. Марсела, Лиза, Нина гурвын утасных нь байршлынхаа дагуу бол тэд 10 дугаар сарын 5-нд өглөөний 8 цаг өнгөрч байхад Лизагийн гэрээс гарan East Belt Line гэх замын ойролцоо явж исэн хэмээн заасан. Бидний мэдж байгаачлан Марселагийн цогцос 5 сарын дараа яг тэрхүү утасных нь байршил зааж исэн газраас олдсон. Ингээд мөрдөгчөд Лизагийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аван Лизагийн нэгжлэг хийж үзэхэд гэрээс нь маш хурц цэвэрлэлийн бодиснууд үнэртжсэн. Тэгэхээр Лиза, Нина хоёр мөрдөгчдийг гэрт нь ирэхээс өмнө гэртээ цэвэрлэг хийсэн гэдэг нь бол тодорхой.
Гэсэн хэдий ч нэгжлэг хийж явах явцад Лизагийн гэрийн зочны өрөөнд нь байх хэвсэн дээрээс нэгэн хүрэн бараа өнгийн хатаад уутчихсан цусны толб шиг зүйлийг мөрдөгчөд олсон. Ингээд тэрхүү толбтой хэвсэнд ДНА тест хийж үзэхэд тэрхүү хэвсэн дээрх толб нь цусны толб байснаас гадна 23 настай Марселагийн цус болох нь шинжилгээний хариугаар тодорхой болсон. За мөрдөгчдийг ДНА тестний хариуг хүлээж авах зуур Нина Лиза хоёр Чарльзын машиныг нь Нью-Йорк руу явуулаад тэнд нь зарчихсан байсан. Гэхдээ мөрдөгчөд Чарльзын машиныг нь хайж явсаар Нью-Йоркод байхад нь олж аван машинд нь ч мөн нэгжлэг хийж үтсэн бөгөөд Чарльзын машинаас Марселагийн үс олдсон. Цаашлаад Марселагийн цогцос олдсон газрын хажууханд гарсан байсан машины дугуйны хээтэй Чарльзын машины дугуйны хээ яг таарч байсан. За гэтэл яг энэ үеэр Нина Лиза хоёр ч гэсэн Чарльзын нэгэн адилаар ор сураггүй алга болчихдог. Мөрдөгчөд Нина Лиза Чарльз гурвыг хаана байгааг олж тогтоохоор ажиллаж байх үедээ Нинаг Флорида мужийн Майамид байр хөлсөлж тэр байрандаа дөнгөж нүүж орсон талаар нь олж мэдсэн. Ингээд мөрдөгчөд Нинагийн нүүж орсон шинэ гэртэнд очин түүнийг баривчилж авсан байдаг. Уг нь Лиза Нина хоёр Нинагийн тэрхүү байранд нь хамт амьдарч исэн байлээ. Гэхдээ яг мөрдөгчдийг ирэхээс өмнөхөн Лиза Орландо руу зугтчихсан байсан. Гэвч дараагийн өдөр нь цагдаагийн ажилтнууд Лизаг Орландод шинэ гар утас худалдаж авах гээд байж байхад нь газар дээр нь барьж авсан. Лизаг баривчилсныхаа дараа мөрдөгчөд Лизагийн утсыг нь шалгаж үзээд Лиза Чарльз хоёрын хоорондоо бичилсэн зурвсуудаас нь Чарльзыг Ютад байгаа гэдгийг нь олж мэдсэн. Ингээд мөрдөгчөд Ютагийн цагдаагийн газартай холбогдсон Чарльзыг ч мөн баривчилж авсан байдаг. Үүнийхэн дараа мөрдөгчөд Чарльз, Лиза, Нина гурвыг тэр дорн буцаан Даллас авчирч хорин байцаалд авч эхэлсэн. Шүүхээс тэдний барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртэл суллагдаж болох мөнгөн дүнгийн тус $500,000 хэмээн тогтоосон ба Лиза, Нина хоёр хоёулаа барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртлээ суллагдсан бол харин Чарльз шүүх хурлаа хүлээн хорих газарт хоригдсон хэвээр үлдсэн. За Лиза, Нина хоёр барьцаа төлбөр төлөөд Батлан даалдаар суллагдсан тул хоёулаа шагаандаа байршил тогтоох төхөөрөмжийг зүүх ёстойгоос гадна хотоос гарч явж болохгүй зөвхөн Далласт байх ёстой. Гэтэл Лиза, Нина хоёр суллагдсан даруйда хуурамч компанийнхаа нэрэн доор бизнес аялал хийх нэрээр Камбож руу зугатахаар бэлдэж эхэлсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 25-нд яаж гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан шагаандаа зүйлттэй байсан байрлал тогтоох төхөөрөмжийг хоёулаа тайлж хаяад хамтдаа Камбож руу явсан байдаг. Үүнээс 2 хоногийн дараа цагдаагийн газраас Лиза, Нина хоёрын байрлал тогтоох төхөөрөмж нь ямар ч дохио өгөхгүй байгаа гэдгийг анзаарсан. За энэ үеэс эхлэн энэхүү хэрэг дээр FBI-ийн мөрдөгчд мөн ажиллаж эхэлсэн бөгөөд Лиза, Нина хоёрыг хуурамчаар компанийн бизнес аялал нэрийн доор Камбож руу зугтсан гэдгийг нь тогтоон Камбожийн цагдаагийн газартай холбогдсон Нина, Лиза хоёрыг буцаан Далласт авчирсан байдаг. За энэ хүртэл Лиза, Нина, Чарльз гурвын хин нь ам нээгээгүй байсан. Гурвын гуруулаа мэдүүлэг өгөхөөс татгалзаж Марселагийн амь насаа алдсан хэрэгт ямар ч хамааралгүй хэмээн мэлцээр л байсан. Хэдийгээр мөрдөгчөд Лиза, Нина, Чарльз гуруулаа энэхүү хэрэгт холбоо хамааралтай гэдгийг мэдчихсэн боловч яг юу болсон, эдгээр гурван хүмүүс тусдаа яг ямар байдлаар энэхүү хэрэгт оролцсон гэдгийг нь тодорхойлж чадахгүй хэвээр байсан. Гэтэл Нина, Лиза хоёрыг Камбож руу зугатаад баригдаж ирсний дараа Чарльз мөрдөгчдөд хэрэг гарсан өдөр яг юу болсон бүх явдлын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн байдаг. За хэрэг гарсан өдөр яг юу болсон бэ? Өмнө нь хэлсэнчлэн яг энэ үед Лиза, Нина, Чарльз гуруулаа хамтдаа Лизагийн гэрт амьдарч исэн. Лиза, Нина хоёр бол гэрэлсэн хосууд, харин Чарльз тэдний хинтээ бэлгийн харьцаанд ордог бас л хосуучиг нэг тийм сонин харилцаатай байсан. Гэхдээ Чарльзын хувьд тэрээр хүссэн үедээ өөр эмэгтэйчүүдтэй болцож, Лизагийн гэрт өөр эмэгтэйчүүд авчиран хамтдаа шөнийг өнгөрөөдөг байсан. Чарльзын хувьд тэрээр бараг 7 хоног бүр баарнд өөр эмэгтэйчүүдтэй танилцсан, Лизагийн гэрт авчиран хамт хондог байсан ч Лиза эхэндээ нэг их тоодоггүй байжгаад сүүлдээ Чарльзыг харамлан Чарльзд өөр эмэгтэйчүүдтэй уулзахаа зогсоо хэмээн хэлсэн. Гэсэн хэдий ч Чарльз үүнийг нь огт тоогоогүй. Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 3-нд Чарльз өөрийн гэсэн жижигхэн тоглолтыг хийсэн байлээ. Энэ тоглолтын бүх зардал мэдээж Лизагаас гарсан.
Ингээд Чарльзын тоглолт нь дуусч дараагийн өдөр нь буюу 10 дугаар сарын 4-нд Чарльзын тоглолтыг хийж өгнө гэд завгүй байсан Лиза маш их ядран гэртээ амархаар болсон бол Чарльз харин найзуудынхаа хамтаар анхны тоглолтоо тэмдэглэн байн гортог баарандаа орцгоосон. Ингээд Чарльзыг бааранд найзуудтайгаа хамт байж ахт нь Марсела Чарльз дээр ирэн яриа өдөж эхэлсэн бөгөөд Чарльзаас өвс зардаг хэн нэгнийг мэдхүү хэмээн асуусан байдаг. Харин Чарльз хариуд нь манай гэрт өвс байгаа хэмээн Марселаг дагуулan Лизагийн гэрт ирээд тэд хамтдаа Чарльзын өрөөнд орж өвс татцгаасан. За цаашлаад Чарльз Марсела хоёр бэлгийн харьцаанд орсон ба Марсела Чарльзтай хамт хонохоор болж тэд хамтдаа Чарльзын өрөөнд унтцгаасан. Гэтэл өглөөний 6 цаг өнгөрч явах үед Чарльз орон хөдлөөд бас Марселагийн тусламж гуйн ойрлж байгаа чимээнээр сэрсэн байдаг. Чарльзыг нүдэ нэгээд хартал Лиза гартаа хутга барьчихсан, хажууд нь унтжсэн Марселагийн дээрээс хутгалж исэн. Чарльз тэр дорн Лизаг цааш нь түлхэн хан руу шахаж Марселагаас холдуулсан боловч энэ үед бүх зүйл ойройтсон, Марсела айл хэдийн амьсгал хураасан байсан. Чарльз Лиза руу уурлан чи юу хийснээ мэдэж гин үү хэмээн асуухад Лиза хариуд нь би чиний энэ эмэгтэйчүүдийн асуудлаас залхаж байна. Яг одоо манай гэрээс яв хэмээн хэлсэн. Ингээд Чарльз ч зүгээр Лизагийн гэрээс нь гараад явчихсан. За өөр нэг хачирхалтай зүйл нь гэвэл Чарльз тухайн үед бас өөр нэг найз охинтой байсан. Ингээд Чарльз найз охин руугаа залгаад хамтдаа аялалд гарцгаа хэмээн хэлээд найз охиныхоо машинтай нь найз охиноо дагуулan Далласаас явсан. Чарльз найз охиныхоо хамтаар мужаас муж руу дамжин аялж эхэлсэн ба энэ үед Чарльзын найз охин ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарч эхэлсэн байдаг. Чарльзын хувьд тэрээр найз охин руугаа хизээж дуугаа өндөрсөхдгөө тайван дүлгүүн зантай хүн. Гэтэл Чарльз аяллаа үеэр огцом ууртай, юм л бол уурлаад найз охин руугаа хүртэл хашгирч орилоод яг л өөр хүн шиг аашилж исэн. Мэдээж энэ үед бол Чарльз Лизатай байнгын холбоотой байж хаана явж байгаагаа түүнд мэдээлжсэнээс гадна Чарльзын энэхүү мужаас муж руу дамжин явж байгаа бүх зардлыг Лиза төлсөн байдаг. Чарльзыг ингээд явж байгаа хооронд Лиза Нина хоёр Марселагийн цогцыг зөөн айл хэдийн ой модон дунд аваачиж хаяад гэмт хэрэг үйлдсэн гих бүх нотлох баримтуудаа устгахыг оролцоож исэн. Мөрдөгчөд Чарльзаас мэдүүлэг авч явах үедээ яг яагаад цагтаа хандаж болсон бүх зүйлийг тайлбарлаагүй гэдгийг нь асуусан байдаг. Ер нь бол Чарльз гэмт хэрэгтэн гэхээс илүүтэйгээр гэрчийн үүднээс цагдаад мэдэгдэж энэхүү гэмт хэргийг мэдээлэх боломжтой байсан. Харин Чарльз энэхүү асуултных нь хариуд би хэд хэдэн гэмт хэргийн түүхтэй цагдаагийн ажилтнууд надад итгэхгүй гэдгийг би анхнаасаа мэдчихсэн болохоор цагдаад мэдэгдэхээс айсан юм хэмээн хэлсэн байдаг. За хэрэг гарснаас 3 жилийн дараа буюу 2023 оны 12 дугаар сард Лизагийн шүүх хурал албан ёсоор эхэлсэн. Шүүх хурлын үеэр Лиза бүх бурууг Чарльз руу тоох гэж оролдсон бөгөөд тухайн өдөр Лиза гэртээ очиж хоноогүй, тэр Марсела гэх эмэгтэйг огт харж байгаагүй. Энэ бүх зүйлсийг Чарльз хийчихэд гин бурууг нь өөрт нь тоохох гэж байна хэмээн өөрийгөө хамгаалсан. Гэвч бүх нотлох баримтууд цаашлаад Лизагийн утасны байршлын хүртэл Лизаг тухайн өдөр гэртээ байсан. Бүр Лиза Марселагийн цогцос олдсон газарт 10 дугаар сарын 5-ны өдөр ямар нэг шалтгаанаар очисон зэрэг нь Лиза энэ хэрэгт гин буруутай гэдгийг нь харуулж ирсэн. Ингээд шүүх хурлын дараа шүүгчид 2 цаг хуралцсны эцэст Лизаг Марселагийн ан насыг хөнөөсөн хүн амныг гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялаар шийтгсэн байдаг. Харин Чарльз Нина хоёрын хувьд одоо хүртэл шүүх хурлаа хүлээн хоригдож байгаа. Уг нь тэдний шүүх хурал сая 4 сард эхлэх ёстой байсан боловч дахин хойшлогдсон байдалтай байгаа юм байна. За нэг юм зах замраагүй явдал суудалтай сонин харилцаа холбоотой хүмүүсийн асуудлаас болж гим зэмгүү 23 настай нэгэн эмэгтэй амь насаа алдсан гэдэг бол үнэхээр харамсалтай. Та бүхэн маань бас энэхүү хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Энэ удаагийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгоно та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзах хүртлээр түр баяртай.